За багш нь шинэ хичээл тайлбарж өгнө. Тэгэхээр сургагчийн 3 дугаар үзийг дэлгийд харах юм бол 4-р бүлэг дээр прогресс ба биномийн задаргаа гэсэн хичээл байгаа. За энэ бүлэг сэдв дотор зөвхөн прогресс гэдэг хичээл нь байгаа болохоос биномийн задаргаа нь бол байхгүй байгаа. Тэгэхээр багш нь одоо биномийн задаргаа гэдэг хичээлийг тайлбарлаж эхлэх гэж байна. За тэгэхээр биномийн задаргааг үзэхийн өмнө бид Паскалийн гурвалжин гэж ямар гурвалжин бэ гэдэг ойлголттой эхлээд танилцъя. За өмнөх хичээлүүдээс сэргийн санах юм бол за бид олон гишүүнт гэж юу вэ? За хураангуй үржүүлэхийн томьёонуудыг бид үзсэн байгаа. За жишээлбэл нийлбэр ялгуурын квадратын томьёо байна. За нийлбэрийн кубын томьёо байна. За тэгвэл үүнтэй адилхан нийлбэрийн дөрвөн зэрэгтийг олон гишүүнт болгож үзье. Багш нь бол А дээр нэмэх нь Б, А дээр нэмэх нь Б-ийн куб болгоод үржигдхэн болгосон. За ингэдэг юм болохоор А дээр нэмэх нь Б-ийн кубыг ашиглаад энэ Б-ийн үтсэн томьёог ашиглаад задлаад тэг гишүүнчлэн үржигдэж байна. За та нар ингэ бичлэг зогсоож байгаа нэг үржлэггүй гишүүнчлэн үржүүлээд эмэгт гэж янзлана. За эдгээрийг гишүүнчлэн үржүүлээд эмэгт гэж янзлах юм бол ийм гарч байна. За тэгвэл А дээр нэмэх нь Б-ийн дөрвөн зэрэгт хүртлээ бүгдийг ингээд нэг үрчлэнгүй сонирхож үзье өдрөө. За А дээр нэмэх нь Б-ийн тэг зэрэгт гэх юм бол ямар ч тооны тэг зэрэг 1 байдаг. За А дээр нэмэх нь Б-ийн нэг зэрэг бол А дээр нэмэх нь Б-тэйгээ тэнцүү. За А дээр нэмэх нь Б-ийн квадрат гэдэг бол нийлбэрийн квадратын томьёо бид 8 дугаар ангид үзсэн. За мөн нийлбэрийн кубын томьёо А куб дээр нэмэх нь 3А квадрат Б, нэмэх нь 3А Б-ийн квадрат, нэмэх нь Б-ийн куб. За мөн А дээр нэмэх нь Б-ийн дөрвөн зэрэгтэй бид саянд задлж үзлээ. За тэгэхээр бүгдрээ эднэрийг олон гишүүнтүүдийг сайн ажиглая. Ямар зүй тогтолтой байна вэ? За багшны энд бол зориуд гурвалжин хэлбэр үүсгэж бичсэн байгаа. За гурвалжин хэлбэр үүсгэж бичихлээр ямар зүй тогтол ажиглагдаж байна вэ гэж. За жишээлбэл А дээр нэмэх нь Б-ийн нэг зэрэг гэдэг бол А дээр нэмэх нь Б-тэйгээ тэнцүү. Эдгээрийн коэффициентуудыг сонирхож үзвэл А, Б-ийн өмнөх коэффициентууд 1 байна. За мөн дараагийн А дээр нэмэх нь Б-ийн квадратыг олон гишүүнт болгосны коэффициентыг сонирхвол А квадрат Б квадратын өмнөх коэффициент 1 байна. Дундлын гишүүнийх нь коэффициент нь 2 байна. За үнчааш нь А куб Б кубын өмнөх коэффициентууд 1 байна. Дундлын гишүүний коэффициентууд бол 3 байна. За цааш нь А4 Б4-ийн коэффициентууд 1. За дундлын гишүүнтэй коэффициентууд 4, 6 байна. За тэгэхээр тодруулсан коэффициентуудыг сайн ажиглах юм бол зүй тогтолтой байгаа. Та нар бичлэгээ зогсоож байгаа сайн ажиглаад ямар зүй тогтолтой байгааг тэмдэг дээр бичээрэй. За ингээд зүй тогтлуудыг ажиглах юм бол ийм зүй тогтолтой байгаа. За цахаараа нэг гэсэн тоонуудтай голын гишүүд нь дээрх хоёр тооныхоо нийлбэртэй тэнцүү байна. За энэ гурвалжин Паскалийн гурвалжин гэж нэрлэдэг. За багш нь бол зөвхөн математик гаргалгаагаар нь тайлбарлаж өгч байгаа. Паскалийн гурвалжин бол бидний амьдралд маш их хэлбэр тохиолддог ийм гурвалжин байна. За А дээр нэмэх нь Б-ийн ийм зэрэгтийг сонирхон судлах юм бол коэффициентууд нь бол ийм байх нэ. За энэ Паскалийн гурвалжин бол цаашаа хязгааргүй үргэлжилдэг. Цахаараа дандаа нэгэн тоотой. За голынх нь гишүүд нь бол дээр хоёр тооныхоо нийлбэртэй тэнцүү байна. За мөн Паскалийн гурвалжинд өөр олон зүй тогтлууд байгаа. За жишээлбэл А дээр нэмэх нь Б-ийн 2 зэрэгт гэвэл 1-ийн артлын тоо 2 байна. За А дээр нэмэх нь Б-ийн 3 зэрэгт гэвэл 1-ийн артлын тоо 3 байна. А дээр нэмэх нь Б-ийн 4 зэрэгт гэвэл 1-ийн артлын тоо 4 байна. Гэх мэтлэнгээр жишээлбэл А дээр нэмэх нь Б-ийн 15 зэрэг гэвэл
А-гийн 15 нэмдгэнгээд 15 гэсэн коэффициенттэй үнэн шүү дээ, тийм үү? За гэх мэтлэнгээр маш олон зүйл тогтвортой байдаг. За тэгэхээр Паскалийн гурвалжинг ашиглаад жишээлбэл А дээр нэмэх нь Б-ийн 5 зэрэгтийн коэффициентүүдийг бид нэр бичиж чадна. За жишээлбэл А-гийн 5 коэффициент гэх юм бол 1 байна. За дараагийнх нь коэффициент нь дээдлийн 2 тооны нийлбэртэй тэнцүү. 10 гэх юм бол 4, 6-гийн нийлбэр. За 5 гэвэл 4, 1-ийн нийлбэр гэх мэтлэнгээр цааш нь бид нэр А дээр нэмэх нь Б-ийн Б зэрэгтийн коэффициентүүдийг олж чадах нэ. За математикч Близ Паскал нээсэн. За захаараа 1 гэсэн тоотой. За бүх тоон дээрх 2 тооныхоо нийлбэртэй тэнцүү байх гурвалжинг бол Паскалийн гурвалжинг гэж нэрлэдэг. За энд Паскалийн гурвалжны онцлогуудыг бол бичсэн байна. Та нар уншиж байгаад өөрөө олж харсан ойлгож байгаа онцлогуудаа тэмдэг дээр тэмдэглээд аваарай. За тэгээд дасгал Паскалийн гурвалжны 10, 11 дүгээр мөрийн элементүүдийг бичээд багшдаа шалгуулнаа.